Сайхан орой амгалан айлтгая. Цаг үе үзлүүд шууд нэвтрүүлэг эхэлж байна. Энэ орой би та бүхэнтэй улсын хурлын гишүүн Ардчилсан намын дарга Алтан уягийг уулзуулахаар шууд нэвтрүүлэг танхимд орж ирүүлээд байна. Талхны үнэмийн гараа явуулчлаа. Хэрвээ та дотор нь байсан бол ер нь яаж тогтворжуулах боломж байгаа юм? 3 жилийн хугацаанд бол бас тийм мундаг том үний өсөлтүүд бол төдийлөн гараагүй. Тэгэхээр энийг цалин нэмэх юмны үний өсөлтийг одоо гааруулахгүй байх хоёрыг зохицуулсан бодлогыг л хамтарч хийж чадаж исэн хэрэг. Одоо бол нэг жаахан сонгуульд өгөхөд тэгээд одоо олон хүн таалагдах гэдэг юм уу одоо ер нь л жаахан цалин хөлсийг нэлээд сайн нэмээд өгчий гэсэн энэ бодлого нь дахиад юмны үнийг хөөрөгдөх гааруулах юм бол нөхцөл болчихж байгаа байдал бол ажиглагдж байгаа учраас бид нэр их болгоомжтой. Тэр жижиг дунд үйлдвэрлэл гэдгийг дэмжинэ гэдэг маань ёстой тэр айл гэрийн босхийг даваад орхол нэг арга зам. Тийм. Нэг л арга зам энэ. Энэ дээр юм хийж чадсан уу та? Энэ ер нь хамтсан засгийн газрын үед бол би энэ асуудлыг хариуцж ирсэн. Энэ дээр бол дөрвтэй зүйл хийж чадсан. Энийг би хэлэх биш л да. Одоо ингээ манай сэтгүүлчид яваад хөдөө орон нутагт очиод үзэх хэрэгтэй. Би яг хариуцж байгаа хүний хувьд 21 аймгаар яваад за Улаанбаатар хот бас явсан л да. 152 үйлдвэр жижиг дунд үйлдвэр орсон. Тэнд 152 жижиг дунд үйлдвэр гэдэг бол цаанаа нэг 5 хүн гэхэд бол 500 600 хүний асуудал та 700 хүний асуудал. Тэгэхээр энэ бол нэлээд дөрвтэй хөдөө бол хүрч чадсан. Нэгдүгээрт бол хөдөөнийх нь хөдөө гэдэг нь бүр сум яриаггүй шүү дээ. Аймагд өв. Аймагд өвдөр хийж чаддгүй юмудаа хийдэг болсон. Хийж байсан юм олны хийдэг болсноор өрсөлдөөн бий болоод үнэн буурсан. Ажлын байр бий болсон гэдэг тодорхой агц дэвшлүүд байгаагүй л байгаа. Энийг мундаг болсон гэж зогсоох биш цаашаагаа өшөө сайжруулах шаардлагатай. Бид нарыг хамтсан засагт байгаад энийг хариуцаад явж байхад иргэд бол 3 төрлийн санал тавьдаг байсан. Энийг бид нар бол хариуцсан хүний хувьд шийдсэн. Нэгдүгээрт зээлийн хүү өндөр байна жилийн 12%. Тэрнийг 7 болгох 7 юм уу багасгах гэсэн 7 болсон байгаа. Зээл авсан хүн ерөөсөө ингээд зээл авангуудаа 3 сарын дараа юм уу 6 сарын дараа төлөх болчиход байсан байхгүй. Тэгэхээр энэнийг ядаж жилийн хугацаанд үндсэн зээлээ төлөхгүй болгож байгаа. Тэрнийг шийдсэн. 3 дахь зүйл бол зарим зээлийг бол 3 жилийн хугацаанд аваад төлөхөд хэцүү байна шин. Та үнэний ферм 15 үнэ аваад ферм байгуулж байгаа хүн чинь тэгээд 3 жилийн дотор буцааж төлөхөд сүүгээрээ төлнө шүү дээ. Ашгаараа тэгэхээр хэцүү байгаа юм. Тэгэхээр тэрнийг 5 жил болгож болдгоо юм уу? Энийг бас шийдсэн. Ингээд ер нь бол энэ жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлд бол ер нь одоо иргэд рүүгээ хүрсэн тэрнийг хийж байгаа хүмүүсийг дэмжсэн энэ бодлогыг бол хэрэгжүүлж чадсан. Тэгвэл энэ бол дууссан гэсэн үг цаашаа үргэлжлүүлж байна. Энэ 6% хүүтэй орон сууцны зээлийн асуудлууд үнэхээр олон хүний хөдөлгөөнд орууллаа. Үнэхээр олон хүн энэ боломжийг ашиглаж байртай болъё гэж бодож байна. Тэгвэл иргэдийн боломж тэрэнд таарсан талбайтай байр өнөөдөр ердөө 20,000 гал байна гэж шүү дээ. За нэгдүгээр тийм 6% хүүтэй зээл олох асуудлыг хамтсан засгийн газар байхдаа нодон жилийн 4 сар гэдэг чинь бараг жил шахуу одоо засгийн газрын тогтоол бол гарсан. Яг сайд нарын тушаал бол хэлбэржиж гараагүй. Ягаад гэхээр яг таны хэлж байгаа шиг за 6% хүүтэй зээл авъя хүмүүс хүрээд ирэхээр хэдэн байраар хангах вэ? Гэхээр яг л одоо өнөөдөр хэлж байгаа шиг 1000-2000 байрны л боломж байгаад байдаг. Тэгэхээр ийм бага боломжн дээр олон хүнийг одоо бөөгнүүлэх, бужигнуулах шаардлага байна уу гэдгээр тодорхой хэмжээгээр хойшлогдоод явж байсан асуудал сая Ардчилсан нам засгаас харангуут одоо энэ сонгуулийн өмнөхөн байгаа юм чинь за энэ л одоо олон хүнийг татаж магадгүй гэд бужигнуулчудаа л гэж би харж байна. Бодлогын хувьд бол бид нар буруу гэхгүй байгаа юм. Хийх цаг хугацаа тэгээд нөгөө өгөх байр чинь байна уугүй юу гэдэг бол асуудлын тэмдэгтэй. Тэгээд сонгуулийн өмнө учраас энэ нэг жаахан тийм шоу маягийн болчих үү гэж би зүгээр бас тэрүүн шадар байсан хүний хувьд бол эмзэглэж байгаа юм. Тэгвэл 1 м квадратын үнийг засгаас ямар нэгэн хэмжээнд барихтын боломж байгаа юу? Байрны үнийг одоо квадратын төд байлга гэдэг юмыг бол засаг хэлж чадахгүй. Тэгэхдээ засаг юугаар дэмжих ёстой вэ гэхээр одоо ерөөсөө байшин гэдэг чинь бол цемент, арматурын төмөр тоосох штеп. Тэгэхээр эднэрийнхээ үйлдвэрлэлийг өргөтгөх үйлдвэрлэл өргөтгөхөд өрсөлдөөн бий болоод ирэх юм бол үнэн буурдаг. Тэр юм руу аваач гэж. Тийм энэ үйлдвэрлэлийг эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих асуудал шүү дээ гол нь тийм ээ. Зарим улс төрчдийн амнаас таныг энэ үнэмлэхтийн ажлыг унгасаа ингээл хэлчихэл байна л дээ. Та энэ яг бүртгэл энтрийг хариуцчихсан хүний үед энэ хариулт өгөх үү? Тийм.
Одоо энэ хамтарсан засгийн газар байгуулсан нэг одоо чухал зорилго бол энэ юм байна. Тэгээд юу гэхтэй зэрэг 7 сарын 1-ний үйл явдал болсон 5 хүний амнасанд хүрсэн монголчууд одоо сонгуулийг хийж чадхаа болсон, булхайцдаг болсон, луурддаг болсон гэд маш их олон нийгэм сөрөг зүйлүүд яригдсан шүү дээ. Иргэний шинжилсэн бүртгэлийн асуудлыг бол сайн хийсэн. 98.2%. Одоо та ингээд иргэний бүртгэлийн газар очиод хурууныхаа хээг өгөх юм бол таны тухайн материалыг 2 секундын дотор гаргаж ирнэ. Том дэвшил гарсан. Энэний дараачийн асуудал бол цахим үнэмлэхтэй болох асуудал байна. Энийг манай тэр иргэний байгууллага, бүртгэлийн байгууллага бол сайн хийгээд явж байгаа. Тэгээд намайг 1 сарын 20-нд ажиллаа өгөхөд бүх юм хэвэн байсан. 21-ний өдрөөс эхлээд одоо болохоо байж байна гэж байгаа. Тэгэхээр би энийг ажил нь болохгүй байгаадаа биш, энийг хийх сонирхолгүй хүмүүсийн гарт энэ ажил шийдсэнтэй холбоотой гэж бодож байгаа. Энийг хийхгүй байх сонирхол юунд байна? 2 сонирхол байна. Нэгдүгürt энэ ардчсан нам гарцсан юм чинь засгаас тэгээд алтан үеийг нь хариуцж ирсэн юм чи бүтлгүй юм хийсэн болгож харагдуулах сонирхол байна. Гэтэл би ардчилсан намын даргын хувьд энэ сонгуулийг шудраг явуулах гэдэг юмыг ардчилсан нам бүр одоо бүх мах цусаараа мэдэрч дэмжидгийн хувьд бид нар энийг аль болох одоо шудраг болгох юм бол бүх юмаа хийсэн. За яг нэгэн салаа зам дээр ирсэн учраас засгаас гарсан. Тэгэхээр энийг нь аваачаад ял болгож хувиргаж байгаа. 3 жил энийг хийсэн хүмүүсийг халж сольсон. Халж солиод одоо намын нарийн бичгийн даргаас хүнээ тавьчихсан байлаа л да. Тэгээ бид нар энийг буруу бүлэг дээр авчирч 2 удаа ярьсан. Тэгэл гүрийгээл тэгээ бид нар яриад бас гарц хэлсэн. За хугацааны хувьд 1 сар хэрэгтэй хойшлж байгаа юм байна л да. Хэвлэх ажил. Тэгээд төрүүлээд 100 мянга 200 мянган ийм иргэний үнэмлэхийн бэлдэц ирнэ шүү дээ. Ирэхээр нь энийг энэ бүдлэн гардаг юм чинь Улаанбаатараас эхэлж тараагаач гэсэн хөдөөнөөс тараана гэж хэлээ. Тэгээд товчхондоо хэлэхэд бол хий гэсэн хүн бол аргаа болоод хийдэг. Бид нар 3 жил тэгжил хийсэн. Орон нутгийн сонгуулаа яах юм бэ гэдэг тэр 2 нам маань бас л 2 тийш харчих шиг болох юм. Тэгэхдээ өнөөдөр Нямагийн энх бол дарга нэг мэдээлэл хийхдээ ерөнхийдөө бол зарим нэг зүйл дээр санал нэгдсэн гэсэн. Энэ талаар нэг мэдээлэл өгөөч. За их хурлын сонгуулийн хууль оны өмнө батлагдсан шүү дээ. Хүчин төгөлдөр болсон. Орон нутгийн сонгуулийн хуулийг бид батлаагүй. Би энэ хурал батлаагүй. 2007 оны их хурал баталсан. Тэр хууль өнөөдөр хүчинтэй байгаа юу? Хүчинтэй байгаа. Тэр хуулийн дээр юу гэж бичсэн байгаа вэ гэхээр их хурлын сонгуул, орон нутгийн сонгуул 1 өдөр болно гэж байгаа. За одоо энэс манай нөгөө өрсөлдөгч нам маань үхтлээ хайж ах шиг байгаа. Яаж 1 өдөр болохгүй байх вэ гэдэг дээр л толгой нь ажиллаад байх шиг байна. Бид нар болохоор засгийн газарт хэлсэн, Батболд ерөнхий сайд хэлсэн, хуулийг мөрдөж ажиллаа. Их хурлын хууль хүчинтэй юу? Хүчинтэй. Орон нутгийн сонгуулийн хууль хүчинтэй юу? Хүчинтэй. Хуулийг мөрдөж ажиллаа гэсэн.